Сайн мэдээ. Улаанбаатар хот өөрийн гэсэн өвлийн аялал жуулчлалын брэндтэй боллоо. Давуусын эдийн засгийн чуулганаар дэлхийн заавал очих 7 орны тоонд Монгол улсыг багтааж нүүдэлчдийн амьдралыг боддоор нь харъя гэвэл Монголыг зориорой гэж олон улсын аялал жуулчлалын байгууллагаас онцлсан байдаг. Мөн CNN зэрэг дэлхийн нэр хүндтэй байгууллагууд 2016 оны дэлхийн аялал жуулчлалын онцлог чиглэлийг Монгол Улаанбаатар гэж зарласан. Энэ нь дэлхийн монголчуудыг сонирхож байна гэсэн үг. Тэр хэрээр аялал жуулчлалын салбар хөгжиж байгаа сайн мэдээг үзүүлье. 2014 оноос эхлэн Улаанбаатарын өвлийн наадмыг зохион байгуулдаг болсноор Монголыг зорих жуулчдын тоо нэмэгдэж аялал жуулчлалын улирал уртсаад байна. Өвлийн жуулчлал дээр бол хотууд бизнес жуулчлал, ажил хэргийн жуулчлал, тэгээд өвлийн спортод тулгуурсан ивэнтүүд гэсэн юм хоёр чиглэлээр үндсэндээ хөгжүүлж байгаа. Тэгээд манай хотын хувьд бол бид нэгдүгээрт бол яг олон хотуудын жишгээр өвлийн ивэнтүүдэд тулгуурсан зүйлүүдийг хийж байна. Тухайлбал одоо Улаанбаатарын өвлийн наадам, цагаан сарын аяллууд. Улаанбаатарын өвлийн наадмын мөсөн шагаан харваа, мөсөн сурын харвааны тэмцээн, тишүүрийн болон урангуулгалтын үзүүлбэр, өвлийн дугуйн аялал, нохойтой чарганы уралдаан зэрэг нь жуулчдын сонирхдаг арга хэмжээний нэг болжээ. Дэлхийн олон хотууд өөр өөрсдийн онцлог давуу талаа гаргасан аялал жуулчлалын үйл ажиллагаануудыг зохион явуулдаг. Улаанбаатарын өвлийн наадам бол өвлийн аялал жуулчлалын гол брендийн нэг болж чадсан байна. Дэлхийд тэргүүлэх өвлийн наадмууд 50 жил зохиогдож байгаа, 60 жил зохиогдож байгаа. Тэгжээж сая өнөөдөр 1 сая, 2 сая хүн авчдаг болдог. Хамгийн чухал нь гэвэл бид нар энэ арга хэмжээтэй тэртээ өөр хаанч жуулчин үзэж чаддгүй, өөр хаанч одоо давтаж хийх болцоогүй ийм арга хэмжээнүүдийг тогтвортой сурталчилж тодорхой цаг хугацаанд жишээлбэл 2 дугаар сарын эхний 7 хоногийн хагас өдөр болдог гэдгийг хүн болгон мэддэг. Аялал жуулчлалын компаниуд гадаад сурталчилдаг байгаад ирэхээр энэ аяндаа хүмүүс нэрдэг болдог. Тэрнээс 1-2 жил хийгээд тэрийг одоо дэлхийн зах зээл дээр гарах том ивент гэж ингээд тодорхойлох арга байхгүй. Мөн нийслэлийн засаг дарга аялал жуулчлалын улирлыг уртасгах захирамж гаргаж, өвлийн улиралд Улаанбаатар хотод төрийн байгууллагуудын шугамар зохион байгуулах олон улсын хурал зөвлөгөөнийг зарлаж байхыг үүрэг болгожээ. Энэ хүрээнд Улаанбаатар хотын 4-5 одтой зочид буудлуудтай 9 сараас 5 сар хүртэл 50% хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж гадаад сурталчилгаанд дэмжлэг үзүүлж байгаа сайн мэдээ байна.